зүүн баруунжигүрээс солондуудуулах халдвартнууд, зүлэгнө гон дэвжэнэ золбоо гадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй төмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардемагна. Алтан хөхөөсөөс сүлхэмрэн буулгаж, ассан галын дүлэнд хувь заяагаан даатгаж, аавынхан хүслийн дутууг үзэх гэж мурдсан хүү, ахыхан загсан цагаасыг биелүүлэх гэж зорьсон дүү. Сайхан. За сайхан урж. Сайхан урж байна. Хүчрэх байна уу та? За их байна. За би ажил автаа сайхан байна. Сайхан байна. За бэлтгэл сургууль цай. За одоо бэлтгэл сургууль тэгэл өөр хэмжээндээ хийж л байна дөө. Бас учруугаа сайж болохгүй юм. Тэгэлгүй хаад нэг насаараа барилдсан юм чи тий. Нэвтрүүлгийнхын тус таны бага насны талаар ярих гэж бодож байна. Бага настаа бас хаана өнгөрөв, сумдаа өнгөрөв, ерөн хүүхд байхдаа ямар шиг хүүхд вэ? Барилдах дуртай хүүхд вэ? За одоо хүүхд байхдаа их тэггүй сахилахгүй хөдөлгөөнтэй хүүхд байлаа шүү дээ. Юм болгомлоо өчсөн, өрмө өчиг гал загнуулаад хүүхд нас маань одоо Говьолт аймгийн Бэгэр сумд өссөн. Энэ одоо төрж өссөн газар. Хүүхд насаа ээж авийн гар дээр 8 гоног төслөө байсан. Тэгээд 9 дугаар ангид тогтсон. Хөдөө тэгээд хүүхд бага насаа сумын наадам болохоор аавыгаа дагаад очиж үзэл хүүхдийн барилдад дараад тэгээд яа мөн ставаад явуулсан. Хоёр ихээс хэдүүл юм бэ? Хоёулахна. Тийм. Ахтаа насны зөрөө. Нэг насны зөрөө. Зөө жинхэнэ барилж насалж ирсэн байна шүү. Тэгдэггүй яг хөө нэг манайх нэг баашин барих гэдэг ундаан байцсан. Тэнд нэг өрх, гэрээ өрх байдаг гэсэн. Тэгэл тэн дээр хоёулаа ноцолтол. Тэгэл хам хувцас урч яа. Тэгэл ээжтэй загнуулаад. Тэгэл өссөн шүү дээ. Манайх ч өөр бас барилдаа. Аймаг нэчилдэг. Бүх хүн байв уу? Тэднийг одоо хараад бас бүхэд дурлав уу? Яагаад энэ бүх болох замыг сонгосон юм бэ та? Ер нь баг хэл нэг сонирхолтой байсан. Тэгээд бас дээр нь аа маань их нөлөөлсөн. Аа маань өөрөө аймаг нэчилдэг. Тэгээд сумын наадам болно. Тэгээд цагаан сард нэг клуб дотор чинь нөгөө сумын цагаан сарын барилдаан болдог байлаа шүү дээ. Тэр мөрөн дээр нь дагаж үзэж явсаар байгаа. Тэгээд өөрөө ч хүүхдийн барилдаанд барилдаж байгаа л. Тэгэл ер нь өгсөн баг. Ер нь нэг сонирхолтой байсан. Тэгээд бүхэн удам гэвэл одоо ах хоёр хоёлаа аймаг чинь байна. Тий. Тэгээ манай аавын агц нь лавсрын гэж аймгийн зансартай бүх байна. Ээжийн талд бол одоо шаргын их ах сүчэн гэдэг аймагта 5 дөрвөн ах байна. Тэгээд намжилдаар шарцсан байна. Намжилдаар шарцсан ээж чинь манай бигрийн хүн шүү дээ. Тэгээд ингээл явахаар тэгэл гараалах. Одоо миний мэдэх одоо тэр удам судрын хэлхээ бол нэг юм фул байна. Цаашаа одоо байдаг л үлгүүд одоо тэр нэг одоо сайн мэдэхгүй л тий. Анх одоо энэ бүх болох замыг яаж сонгов те? Тэгээ анхны багш нь ямар хүн байв? За ер нь бол багтаа түрүүн би хэлсэн гээ аавгаа дагаад байсан юм байна. Ер нь сонирхол орсон байна. 96 онд одоо манай аймагт аймгийн аварчлал одоо үндэсний хөгжлөө цаамжуудаар болдог байхгүй. Тэгээд тэнд үжиж одоо миний анхны багш Наран гэрэл гэдэг хшив сургуулийн багш. Манай сумын хүн л дээ. Тэгээд багш маань яг аймгийн аварга тэмцэн болохгүй өвөл нэг багш сумдаа очиж амрах гэдэг 14 он ирсэн байсан. Тэгээ бид нарыг одоо энэ баггүй начин тэгээд манай ах тавнуга 5 6 хүүхдүүдийг бэлдээд аймгийн аварга тавьж явчихсан. Тэгээ анх тэгээд одоо тухайн үед одоо бид нар бол хөдөө бол нэг бүхий бэлтгэл гэж хоорондоо ноцлохоос өөрөө мэдэхгүй. Тэгэхээр Наран гэрэл багш маань ирээд ерөнхийдөө яг нөгөө өнгөрөлт унаалт нөгөө бүх юмыг яг нөгөө нэг техник бүч өргөнд аваа зааж байгаа хөөх. Тэгэл ер нь анхны багш маань Наран гэрэл багш болсон. Тэгээд аймгийн аврагт тэмцээнд авч яваад би чөлөөтөр 42 кг барилдаж нэг юм таларчсан. Би ингээ Улаанбаатар хотод ирсэн 98 он. 98 он. Хангаа клубны ирчихсэн байхгүй юу? За. Тэгээ н оюун бодогч Дамдын шар багш дээр ирчихсэн. Тэгээ би Наран гэрэл багшаас асуухгүй. Багшаа би саамжуудаар байлтгүй чөлөөтөр байлтгүй. Тэгээ багш маань чи ер нь уян чи чөлөөтөр байлтсан дээр байхгүй. Тэгээд тухайд хангаа клуб байв. Хангаа клуб.
чөлөө төхөр болсон. Тэгээ оюун багш дамжин шорох багш ба. Шав болоод. Тэгээ чөлөө төхөр нэг 98 онд 99 онд сөрөг савд мөнгө аваад 99 онд залуучуудын улсын аваас хүрд аваад тэгээд 2004 онд чөлөө төхөр барилцсан. Тэгээд оюун багш маань 2004 онд болоод тэгээд ерөнхийдөө нэг үндэсний бүх тал руугаа орж ирж байгаа та ер нь. Тэгээд үндэсний бүх рүү ороход одоо би сквад аврал дээр шав болж ирсэн. Тэр аврал багш дээр шав болоод одоо аймагаас мөнгөсөх гээд чөлөө төхөө одоо аймагаас хөвсгөлээ. Тэр ах маань голц чиндэр үтэй бэлтгэдэгээс аахгүй юу? Аврал багш орж ирэх хэд үслээ. Тэгээд айн бүгд нэг барилдаат гарч ирээд барилдуулаад танилцуулаад тэгээд тэрнээс хойш аврал багштай шав. Тэгээд үндэсний бүх орсон ба. Тэгээд чөлөө төхөр нэг 98-аас 2004 он залуучуудын улс авгаар хүлмээ залхутлал барилцсан юм байна. Тэ. Өсвөрийн улс аврах ялт мөнгөтэй тэгэл өөр тэгэл нэг жижиг сажигчсан нэг амин хөөрхөн амжилт гаргалт тэгэл. Өөртөө таарсан амжилт гаргаж байгаа. Чөлөө төхөл тэгээ одоо бас нөгөө цагтай барилдаантай ер нь ингээ хүнээс нэлээд ур чадвар ухаалцсан ба шаардсан шүү дээ тий. Тэгдэг байх нь жингийн барилдаан цаг минуттай гэдэг чи ерөөсөн. Тухайн хүний одоо л тэгэл тэр 5 минутанд яаж ир хүнээс оноо авч ич уу яаж одоо ядрахгүй барилдахгүй гэл одоо бүхэл юм орно шүү дээ ер нь бол. Тэгээд ер нь би бас боддгийн оюун бол багш маань одоо 2003 оны 4 онд бурхан болоод тэр оюун бол багш маань байсан бол би чөлөөт тэр бас нэг арай өөр амжилт гарах байсан болов гэж боддгийн. Тэгээд энэ оюун бол багшгаа бурхан болсноос хойш тэгээд үндэсний хөр орсон шүү дээ. Багшийн нөлөө гэж бол асар их. Байлгүй яг. Одоо ямар сан оюун бол багш чи өвөл одоо бид нар одоо энэ Ленин гүшээ Улаанбаатар тий дошт бодлого урдлага байдаг талбай байдаг шүү дээ. Тэрээр короос нүгүүлдэг гэсэн. Тэгээ заримдаа маань гэж чинь нөгөө гүүхгүй гэл хэрэгээр багшаа пүүзэ мартсан маань гингүүд борцоогтойг бүлэгдэг байсан шүү дээ. Яа. Тэгээ би чинь өөрөө нэг 50 гаруй хилтэй нэг 60 хүрэхгүй хилтэй гэж амар удаангүй. 90 үндэсний бүхэн хүн жинтэй юм чи хөнгөн юм биш дандаа хамгийн сүүлд ирнэ гэж ороолгодог. Ер нь тийм гүүх дураагүй хүүхдээсэн baаш. Тэгээ багшийн шаардлага бас сайхан л та. Тэгэл ер нь бол багш нарын ер нь тэгэл заа зөвлөх тэр одоо тэр бүх юмнууд нь л одоо энэ миний амжилтанд тусна гэж байна тий. Ийм сайн багш нар байж ээж тэднээс олон юм сурсан байж ээж энэ амжилтыг гаргасан баг. Ер нь тэгээд энэ үндэсний хөр барилтад бол экспортын сур яалч хэрэгтэй тий. Та өөрөө одоо бас баг багт экспортоор явж байгаа чинь үндэсний бүх рүү ингээд экспортоос үндэсний бүх рүү ороход ялгаа юу их юу? Асар их ялгаа байдаг яг хөө. Одоо экспорт гэдэг чинь одоо хүний одоо уян атом, механик тесрэлт тэгээ одоо төвчээр бүх юм байгаа шүү дээ. Экспорт жингээр барих. Тогтмол жинтэй. Тогтмол жинтэй. Үндэсний хөгжим жин хамаарахгүй шүү дээ. Тэгээ мэдээж би одоо анх 52 кг дээр 48 авах ч одоо 42 барилдаа. Тэгэл хотод ирээд 52, 58 гэх бүх чинь барилдаад өсч байгаа юм л та. Тэгээд ер нь ингээд тухайн үед би ч одоо үндэсний хөр 2004 онд хамгийн сүүлд 85 кг би чинь залуучтай усраас хөл авсан байсан хаа. Тэгээд авчихсан. Тэгээд тэр одоо ингээд хаашаа жингээ тавьж би ч одоо мэдээж үндэсний хөр авах ч 5 жинтэй хүмүүстэй барилдана. Бярдуулна. Тэгэл мэдээж нэг асар жингээ өөрчлөлт гарна тийм. Бас үндэсний бөхөөр барилдааг бол урчлага байна. Тэгээд асар их өөрчлөлт гарч байгаа. Барилдгүй барилдаанаас барилттай барилдаан чилж ин тий. Тэгээд бүх өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээд эхэндээ бол тэгээд учраа олохгүй нэг шүлрүү нэг орох гэсэн нэг годгосон нэг тэгээд сүүлдээ ингээд үндэснийхөө зодгийг өмсөд ингээд бэлтгэлээ хийгээд явахаар ингээд бас ингээд юм ойлгоод хийж байгаа юм л та. Гэтэл бол их спортын суур бол тэр үндэснийхээ барилдаанд бол маш нөлөөлс асар их ач холбогдол өгсөн. Одоо тэр мэхэнд үйлцэцтэй уян хатан байдал тэгээд одоо тэр тесрэлт төвчээр гэж зөндөл юм байна та. Ер нь бол манай үндэсний хөлт бол ер нь аливаа спортын их спортын сур заавал байх хэрэгтэй байхгүй. Одоо жуудо ч юм уу, саан ч юм уу, чөлөөт ч юм уу. Ер нь та чөлөөт барилж авах хугацаанд үндсээр юу барилж байсан уу? Үндсээр тэр болгоныг яахтай барилж байгаа. Харин тэгдэг бах тий. Тий, тэгээд нэг наадам их болохоор нэг очиж нэг хэд хоног зодог өмсч үзсэн шүү дээ. Тэгээд өөр их яах юм байхгүй. Өөрөө тэр үе чинь нэг үндсээр барилдах бас нэг тийм жоохон хөвгт бас тэгээд хүмүүс итээч байсан юм тийм болоогүй байсан. Тэгээд ер нь нэг 2004 оноос хойш тэгэл үндэсний хөрөө ингээд орсон доо. Ер нь хүний анхны болгон сайхан байдаг. Та одоо анхны цолыг бас хаана авч яваа? 2001 онд чинь говьолтод аймаг гэж байна. Тэгсэн. 2002 онд говьолтод аймаг гэж баталсан. 2005 онд
Дундгой аймгийн баяр наадам төрүүлсэн. тий. Ер нь анх нэг аймгийн начин болж байгаа ч одооны нөгөө нэг аймаг цэгийн цолтой хүчүүд залуу тэмдэг байдаг байсан шүү дээ бид нар үед. Тэгэхээр тэр байдаг байсан бол жухмал сайхан өнгөрөөл байж байгаа. Залуу тэмдэгтэй болно тий. Тэгэл даа чи бодогдоод эхэлсэн. Тий. Тэгэл бодогдоод ирсэн. Тэгээд тухайд аймаг начин болчлоо гэл их баярлдаг байсан. Би ер нь хүүхд байхдаа нэг сонирхол аймгийн зан гэдэг гойцол юм аа гэж. Аймгийн зан болж үзсэн. Тэгээ аймгийн зан болоогүй тэгэл арсан болсон. Тэгээд 2005 онд Дундгой аймагт төрүүлээд тэгээ улсын наадам 3 удаа 5 4 ч юу. Тэгсэн. Тий. 6 8 10 гэж. 6 8 10. За ер нь одоо таны хувьд сэтгэлээс гардггүй тийм одоо гоё барилдаа хийдэг юм уу? Эсвэл одоо жоохон харамсалтай барилдсан ч барилдаан байд юм уу? Тийм барилдааныг онцлоод ирвэл ямар барилдаан хэлэх вэ? За одоо харамсалтай барилдаан гэвэл тэгэл одоо тухайн үед барилдаж одоо шийдвэртэй барилдаанууд харамсан шүү дээ. Болцохоор юм дээр өмчдөг. Одоо улсын наадмаар одоо 3 удаа 5 4 хос байж шүү дээ. За хамгийн баярлж байсан барилдаан гэвэл одоо тэгэл анхны медаль аваад нэг том байтам одоо моцикэлтэй ч юм уу нэг тийм барилдаан ч юм уу нэг төрүүлээ ч юм уу моцикл аваад ч юм уу тий. Тэр барилдаанууд л дурсгалтай шүү дээ. Тэг хүүхд байхдаа нэг хүүхдийн барилдаанд бас нэг барилдаад нэг гоё чиг одоо тухайд бид нар үуч нэг Орсын сок гэдэг шилттэй нэг хүүхдийн зургт тийм сок муухай шиг орж ирсэн тэгэл. Энэ дэ барилдаан бүгэн сайхан дурсамжтай л да. Тий. За Монгол бүх одоо энэ үндсийн том спорт улсын энэ сайхан зүйлээс танд одоо хамгийн их сургамжуулж одоо шингэж үлдсэн зүйл нь юу байдаг вэ? Энэ сайхан зүйлээс юм зөндөөлөх энэ том спортоос Хүмүүжил шүү дээ. Дагцгаа хөндлөх. Одоо өөрөөсөө доор цолтой, дээд цолтой бүхчүүдтэй мэдлж хөндлөх тийм ээ. Тэгээ өөрөө одоо нийгэмд одоо бие зөв авч явах, зөв үлгүүд дууралтай байх. Тэгээ ёс чудагтай байх гэдэг. Ер нь яг ёс чудагтай байх гэдгийг одоо хүмүүс ихэнх нь бүхчүүдээс хараад байгаа шүү. Чудаг гэдэг юм тийм. Нэхэд идэв бүхчүүдээс. Тэгэхээр одоо мөнх таврах хэлсэн байсан шүү дээ. Бүхчүүдээс ганцхан биш. Монголын нийт ирчүүдээс гэж байна шүү дээ. Тэр зөв бохгүй юу? Тэгэхээр ганц бүхчүүдээс шүү бохгүй юу? Тэгээ ер нь бол тэгээд энэ Монгол бүхий өв соёлыг тээж яваад ер нь их олон сайхан амьдралын одоо энэ спорт гэдэг чинь өөрөө бас тэмцэл шүү дээ. Тэгээ энэ тэмцэл донд ч бас давхар амьдралын тэмцэл хүртэл орж ирж шалгууруудыг давж гарах юмуд орж ирж байгаа байхгүй юу? Би одоо барилдаж явахдаа бэлтгэл хийж явахдаа ингэж юм ийм юм шантраагүй юм чи би амьдралын ийм юм шантрахгүй шүү дээ гэх жишээний тэгэл олон сайхан даваа талууд байна шүү дээ. Сайхан өв соёлын спортын одоо ямар ч спортын талбарт бол Үндсийн спорт нь яалч одоо нэг сайхан хүндлэл эрэм гэсэн юм байдаг. Тэр бол одоо бас та нарт цаанаасаа заагдаагүй ч гэсэн ингээд суучдаг зүйл юм шиг байна тий. Ер нь ерөөсөө суучдаг зүйл аахгүй. Ерөөсөө нэг бичгтэйг хөвлөгдөг шиг тий. Тэгэл ерөнхийдөө өөрөөсөө томцолтоо тэгэл одоо тэгэл одоо сумын би сумын цолоо өгөө сумын зан ч гэсэн тэгэл мэдээ суух юм шүү дээ. Сумын занаас тэгэл Монгол улсын авраг хүртэл тэр оронд гişнээ цол байгаа. Тэгээ тэр цолтон бүхнийгаа өөрөөсөө дээрх цолтоо бүх цолтоо бүхчүүдэд хүндлэн мэдлэн тий. Тэгээ сайхан нийгэмд сайхан зөв бие авч явж зөв үлгэр дуурайлуулж залуудаа одоо үнэртэй зөв зөвлөмж өгч тийм ээ. Тэгэл их олон сайхан давуу талыг сурж штэ. Энэ эрэм хүндлийн асуудал та нарын үед бол одоо бас тун харьцангуй сайхан байсан баг. Одоо харин ямар болоод байна? Одоо ер нь энэ бүхий хүрээнд ингээ харахад олон цолтонгууд гараад ирлээ. Одоо ер нь тэгэл улс аймаг барилтад ер нь аймгийн начин энэ багтахгүй байх чинь багтахгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо бүх бол нэг талаараа сайхан хөгжиж байна. Залуучуудын бие хаамаа одоо энэ үзмж байдал одоо энэ югаар бол ер нь одоо өв боломжлыг тээж яваа асуудал гэдгээр нэг талаараа сайхан хөгжиж байна. А нөгөө талаараа бас нэг жоохон бас нэг асуудал байна. Тэр нь юу гэхээр одоо энэ сүүлийн үед барилдж байгаа залуучууд одоо зарим ч танихгүй юм даа нэг осолдохгүй нэг үеийн чинь тэгээд ер нь бүх өөргөө мөргөө хаяа нэг орох юм. Тэгэхээр энэ тэнд хамс таарах юм. Зарим нэг нь бол тэгэл минь тус байхгүй тэгэл энэ агцхаа хүндлэгээ цолтоо өгөх хүндэлж мэдгээ байцсан минь тус мэдгээ байцсан тийм л болсон байлээ. Одоо энэ үндэсний өв соёл дархлааг авч явж байгаа хүмүүс чинь бас энэ дээр одоо бид нар өөрсдөө бас зөв үлгэр дууралтай байх хэрэгтэй. Агцгаа хүндлээ тийм ээ. Түрүүн би одоо нийгэмд ингээд зөв байс үүртэй дүүнэртэй зөв үлгэр дууралах хэрэгтэй. Яг хуу тухайн одоо амар төвшин гэдэг хүнийг хүндлэхгүй зүйл нь одоо нэг энэ хоёрыг энэ залаа тэмдэг энэ
Тий. Тэмдэг хоёр маань бас нэг юм хэлнэ. Тэглгүй яг энэ Тэр чинь төрийн одоо цол тий. хүндэлжээж одоо тэр цолыг авна. Ааха. Тэ намайг хүндлэхгүй болно. Тэгэхэд одоо энэ сайхан төрийн зэрлэгтэй энэ сайхан цолыг хүндэлжээж Цол өөрөө гişгээ хайрлах нь шүү дээ. Тий. Таныг барилж явах үед хамгийн бяртаа бүх хэн бай? Одооны барилж байгаа бөхчүүд дундаас та бас хэнийг хамгийн бяртаа бүх гэж боддог вэ? За бид нарын үед чи одоо юу л бяртаалж штэ. Гэтэ энэ санжаа авахтаа би нэг дэмэл орслонгийн барилдаан дээр нэг өдөө түнийг үлдсэн штэ. Ааха. Тэгээ санжаа авахтаа тулах тийм хүзүүн нөх гэж болсон штэ. Тэгээ санжаа авах гэр нь 200 оны нөрөн гол хийсэн юм мундаг юм байна гэж бодсон. Тэгээд сүүлд нэг хангаа аймгийн арслан байдаг. Би нэг харцаг байдаг. Дөрөв амалтан байж хоёр дээр ч би таарсан. Тэгээд хангаад би ерөөс тэншин дээр очиж өгөөлөд унжсэн шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс ч одоо тэгээд би эндээ ойртуулахгүй тийм бяртаа байна гэдэг чинь тэгэл амар асуудал байхгүй юу? Таны хувьд амдуулах нь амар байдгүй эсвэл амлах нь амар байдгүй? Амдуулах нь амар шүү дээ. Харин тийм бах тий. Амлна гэдэг чинь бас хариуцлага шүү дээ. Маш их тооцоо гарах бах тий. Маш тооцоо гарах шүү дээ. Амдуулчих юм амар шүү дээ. Оо гараад үзэндээ гэл. Сансан юм хийгээл явчих тий. Амлах болохоор ч одоо тэгээд энэ хүн ийм барилдаантай за энэ яах вэ тэр яах вэ тал таах вэ гэл ингээд бас нэлээ бодлого болно зү. Харин тий энэ бол байна л та. Би тэгтээ ер нь яг нэг аймаг зэрэг мэрэгт ч юм уу гэдэг ер нь заалаа болонд ам авахтаа ер нь барилж үзээгүй хүний авах сонирхолтой байсан шүү дээ. Одоо нэг хоёр дээр ч юм уу дөрөв дээр ч юм уу таардаг босууд байдаг шүү дээ. Тий. Тэр таарж үзээгүй хүний авч барилдах сонирхолтой. Ер нь яаж барилдах юм бол нэг тулаад үзье гэсэн бодолтой л усан чамаа авахгүй. Тий барилдааны үз чинь тий. Тий сонирхоод дараа тааруул ямар төлөвлөгөө болсоо гэсэн байдаг болсон. Түүнээс унах хайх нь сонир биш. За өнөөдөр хоёлоо бас хээр гарч ирсэн хүмүүс байна. Сайхан. Хээрийн сайхан цайтай яриагаар өргөжлүүлнэ. За манай гарцаг маань юу хоол цайнд юу хэрэг хийхтэй. Ер нь тогооноос салах дурггүй шүү дээ. Ер нь хоол хийх дуртай шүү. Тэ ер нь хоол зохиогоол хийсэн заримдаа YouTube-аас харж байгаа л харж байгаа тэгэл юмнуудын материалуудыг авч байгаа л тэг ноднонгоос нэг YouTube-аас фоллоу гэдэг хоол харж байгаа хийсэн тэгэл ер нь тэгэл нэг тосгтой хоол болд юм хэлээ. Ер нь одоо бас бөхчүүд маань энэ зуны цагт бол бас бэлтгэл сургуульд энэ тентхийн барилдаа ингээл өдөө гадаа чамгүйлэх явна тий. Энэ хугацаанд бол одоо бас эрийн хоол зайг их чанж хийж идэнэ. Уус тэгэл одоо ч тэгэл нэг зам харилцаа сайхан болцсон хот сүрэнгүүдийн бас нэг хоол ундны газар болцсон болохоор бас нэг тэр болгон бас хээр хоол хийж чадахгүй байна. Зүгээр яг нэг найз нөхдөйгөө аял маялаар ингэж яваад зорж явуул нэг сайхан хоол хин. Одоо сүүл соромзон найзынхаа хоолыг л сурч ин дөө. Манай найз тийш явахаараа тэгэл бэмжүү дээр чи ойртолохгүй шүү дээ. Тэгэл хамаг тоогоо орол хоол би хийчихгээл. Би хийчихгээл. Тэр сүүлүүд тэгэл хээр гадаа явах найзынхаа хийсэн хоолыг л идэл явж болсон шүү дээ. За өнөөдөр бас хоёлоо яриага хээрийн сайхан цайтай үргэлжлүүлнэ. За хээр гарч ирсэн хүмүүсөө бас нэг хээрийн цай сайхан ууя та тий. Хээрийн цай амттай гэж. Энд чинь бас тэгэл бас өв соёл шүү дээ. Одоо жин тээж явж явахдаа тэгэл нөгөө нэг хээр гадаасаа хоол ундаа хийлээ тий. За гэлээ. Танай төрөвт орж нэг энэ цайраас нэг амсч үцгэс гэсэн одоо нэг авсыг тагч. Тэгтээ одоо. Баярлалаа ч гэсэн сайхан дөө. Ер нь хараад багт манай Монгол хоолууд ер нь ямар хольц илүү амтлагч байхгүй ер нь ориг хоол шүү. Би боддог шүү дээ. Ер нь сүүлийн үед янз янз өвчий ер нь элдв ханга амтлагчтай махыг одоо мууцсан махыг хүртэл одоо янз янз амтлагчаа дараад хоол хийж ирсэн гадуур энэ амар амтлагчтай хоолтой болсон. Тэр нь болж өгөл гэрээ хоол Монгол хоолол гэдэг. Ер нь Монгол бөхчүүд ч гэсэн Монгол хоолоос бас тамир тэнхээгээл авч байгаа тий. Тэглгүй яг одоо ингээд одоо энэ гадагшаа төсөө тэмцээнд явдаг болсооч одоо Батэрдэн авах чинь нөгөө нэг өөрөө буцаа аваад хоолоо хийж иддэг гэсэн гэж байна. Одоо энэ зүгээр наацх асуудал тэмцээнд явахгүйгээр зүгээр гадагшаа явах тэгэл нэг очиод нэг идэл байгаа.
цадж байгаа. Тэгээ нэг цаанаа нэг шимгүү идэв шүү дээ. Чинь энд ирээд Монголдо ирээд нэг сайхан баяртай цаа ч юм нэг сайхан махаа чанаад лавшгаа идэх чинь тэгэл нэг юм мэдсэн юм шиг байна. Цаанаа л нэг тий. Монгол өөрөөсөө бэлчээрийн мал аж ахуйтай болохоор нөгөө мал нь ёстой нөгөө шимтээ ургамж. Тий, шимтээ Бэмбэр ирэлжингөө хэлжсэн. Танаа энэ мал чинь одоо нөгөө юу лээ нөгөө өвс идээд нөгөө ямар битми та нар монголчууд одоо тийм битми юм хэрэглэжсэн. Бид нарын энэ тал дээр үдж байгаа маланд та нарыг авч хэрэглэж байгаа хамаг битми чинь байгаа гэж хэлжсэн. Тэр л үнэн бохгүй юу тий. Өстой 9 шидийн сайхан ургамал нөгөө эми ургамал юм идсэн жинхэнэ өөрөөрөө явж байгаа. Оргоор явж байгаа битми бохгүй. Тэгэхээр та нарын над ууж байгаа юм чи манай 5 шуу мал ингээд бэлчээрээр аваа ирдэг. Тэр чи бид нар иддэг байхгүй юу гэсэн. Тэр бол үнэн л бохгүй юу. За сайхан олж. Сайхан биш үү? Зүүн баримжигүрээ солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо гадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн, нар зөв тойрч дэвих дээлтэй төмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бөхөө. Гардимагна. Төрийн өндөр цолонд 3 таад алсан хүчтэн төрүүлж хүртсэн ирэмбээс адис авсан хиймэр төмний цэнгэл наадамд зодглж гарсан хүчтэн төмөн олны ухаанд харцах хүртсэн хиймэр Сайхан амттай сайхан биш үү? Цаанаа нэг сайхан байт юм аа агаар шингээж тэгдэг. Оо тий. За бөхчүүд маань ерөн их олон зүйлийг хойноо орхиж энэ амжилтын төлөө бас завгүй хичээлж ирдэг. Олон зүйлийг одоо бас золиослж ирдэг. Сурж боловсрох араа амьдрал гэл ингэдэг. Та ерөн бас ямархуу мэргэжил эзэмсэн? Ямар сургууль сурсан? Би чинь цагдаагийн академид сонсогчоор 2 жил сурсан. Тэгээд нөгөө цаанаа нэг бүх бол сонирхолтой болохоор спорт руу жоох илүү анхаарал. Тэгээ хэсэг сургуулийг 3 4 курсд өгсөн байхгүй юу? Эрх зүгээр. Эрх зүгээр, хууч эрх зүгээр. Тий. Тэгээ дараа нь 18-аас 19 онд удирдлагт мэргэжүүлэхт төгссөн. Ер нь бол энэ залуучууд дандаа хэлгээд бол ер нь орхихгүй явсан зүг биз дээ. Ер нь орхихгүй явсан зүг. Би ч бол ер нь бол яг сургууль сурахын хажуугаар нь барилдсан юм шүү дээ. Одоо бүх бол их сайн хөгжиж байгаа юм л да. Ер нь бол бүхэн тавар амар болчиход шүү дээ, их болчиход. Тий. Бид нар үед яг бас одооных бас нэг үү харцангуй галуу байсан. Тэгээ нэг хичээлдээ сураа явдагсан. Зарим усууд шууд хичээл сургуульдаа сурахгүйгээр одоо шууд бэлтгэл хийдэг байсан. Ингээд манай ээж аваа ч нөгөө эхлээ боловсролтой тэгжээж барилдаг. Тэгэж нэг хичээлдээ заримдаа худлаа гэлж очихгүй бэлтгэл хийгээ явдаг байсан. Ямар ч байсан тэгээд их сургууль 10 жилийн барилдаж өгсөн. Би одоо оюутан болоод тэгэл хажуугаар нь барилдаад бэлтгэл сургуультай хийгээл болоод яваал гэсэн. Тий. Яг хоо зарим улсууд яг дараа нь бас хичнээн сурах болцоо байна. Яг хоо ер нь зэрэгцүүлээ сурахад бас танд номын дуу сонсно гэдэг чинь бас ондоо. Бас ондоо шүү дээ. Ер нь хүнтэй харьцахтай. Тэгээ номын дуу сонссон хүн чи ямар байдаг лээ тий. Ер нь таныг одоо эд сайхан барилж явах үед за нэг энэтэл таарч гомсон та гэж халгамаар барилдаг хүн хэм бэ? Ер нь олон бөхчүүд биш тий. Тэгэл тэр нь одоо тухайн үед бид нар үед чинь бол одоо Бямжуус Хоронзон гээл Санжаа дам гээд олон сайхан сайчуул дээгүүр байсан шүү дээ барилддаг бөхчүүд зөндөө. Тэгэл ер нь нэг тэгтээ яг хуу тэгж барилж үз одоо нэг таарах юмсан гэж бодож ирснээс ер нь барилдаж үзчихсэн таарчихсан гэсэн бодол надад их байдаг гэсэн ер нь. Тэн дээрээ би өөрөө дараа нь энэ хүнтэй барилдаад одоо нэг наадмаар ч юм уу ямар нэгэн хариуцлагатай барилдаанд гарахад би өөртөө бас нэг анализ хийгээд энэ хүнтэй би нэг ингээ барилдаж болох юм байна да гэсэн бас нэг тооцоо гаргах гэсэн байна тий. Хүмүүсүүд одоо тэгэж юу гэдэг барилдад таарчихгүй юмсан гэж зүгтаагаад байвал тэгээд тий. Тий. Өөрөө сайжрахгүй хөгжихгүй шүү дээ. Харин одоо юу гэдэг барилгад ивтэй ч юм уу ерөн олон барилдсан ч юм уу тэр бүх юм бэ? Хоёр олон барилдсан хүн гэвэл хэн байх вэ? За олон барилдсан гэвэл Баянгол Давааж онцсон бат хоёр юм уу?
Улсын наадмаас 2 дахь зарлаа зааланд ч бас биш 3 4 таарсан. Би тэр чинь нэг 5 6 барилдаж нэг би нэг 2 унсан баха. Наа нарын үед бол одоо барьц сонгооны барилдаантай байсан үе. Одоо ингээд шинжилээл юм аа сомдоо олгоол ингээд ахын барилдаан цаг хийх болдог боллоо тий. Яг хоо нэг үе бодоход бас нэг бүхний шинжилэл орчин цаг руугаа бас нэг алхамд хийж л байна. Одоо барьц сонгоо байхгүй болсноор одоо бүхчүүдийн одоо харж явах дээр нь бол жин хайсан ба шүү дээ. Ер нь бүдэл хөдөлгөөнтэй ер нь одоо нэг уран урц барилдаанууд гарч эхэлж байна. Барьц сонгооны үед ч юм бол тэгэл барьц сонгоогоо азаа үзэх гэж хүлээдэг л байсан шүү дээ. Тэр үед ч одоо бид намайг чи одоо намхан улс ч юм бол тэгээд барьц сонгуулаач нэмэргүй барьц сонгооч нэмэргүй шүү дээ. Тэгээд тэр өөрөөсөө том жинтэй аралтай хүмүүсийн чинь хаяхад бас хүндрэлтэй. Хариу юмд орчихно. Тэгээ одоо нэг жингийн асуудал бас их гараад байна. Гаралгүй яг тэгээд барьц авсан ч тэгэл ингээд тэр өөрөөсөө том гараа богонтой хүч тэгээд пархал алдчих шин. Ер нь одоо тэгээд бүхий хөгжил нэг үе удах сайхан болж байгаа тэгээд бас алдаадаа зүгэлж байна. Тэгээд одоо тэн дээр тэгээд манай бүхий холбоо тэгээд нэг боловсруулж байгаа юм байгаа байлгүй. Би ч одоо бүхий өргөө бүхий холбоогоор гэс сонирхгүй бас бишгүй хугацаа өнгөрчлээ шүү дээ. Хүний залуу насны эмчтэй спорт гэдэг чинь тийм ээ. Та хоёр хэрэг шиг бишрэлтэй хүн бай. За яг хөө тэгэл нэг наадан болохоор тэгээд гандангараа ороод нэг хямраасангаа тавиулаад тэгэл явчихна. Одоо сүүлийн үед хэрнэ ер нь тэгээ би яг зүгээр ер нь боддгоо ер нь Монгол хүн Чингис хаанаас дээд тэнгэртэйгээ залбирч ээж аваагаа хүн ер нь ээж аваал бурхан шиг хүндэлж явах хэрэгтэй байна гэдэг юм бодоод байгаа шүү дээ. Одоо юу гэдэг олон сайхан домог момог юм байдгийн шүү дээ. Одоо зөгийн их юу дуудадгаа бас соломол авчирдаг. За тэр чинь үний юм бэл наа би атгуулсан шүү дээ. Тийм үү. Тэгээ тэр жилээ цол авсан шүү дээ. Оо зөө. Тэрийн талаар яриач та. Наадмын бэлтгэл дээр ярьжсэн чинь өглөө босоод ирсэн чинь энэ навд бондоочдөг. Тэгээ энэ одоо яадаг амар загтнаа л хэлсэн. Тэгсэн чинь шөнө уучах зүгээ атгацсан байсан билээ. Зүгийг барай бүгчүүд их тэгдэм байлээ. Харин тэгдэм билээ. Бас өмнө бас манай бэлтгэл дээр бас хэм бил тогт хоёр ачин жилөө хэмжилээ бас зүгийн татгуул бас цол авч байсан. Аливаа юм чинь тэгээ нэг учир жанцантай л да тийм ээ. Тэгэлгүй яхаа. Бэлгшээлээ манай бүгчүүд чинь аливаа юм бэлэг дэмбэрэл юмараа их явдаг болсон чинь тэгээд энэ аливаа юм бэлгшээж явдаг шүү дээ. Батонгны начин багтаа манай нэвтрүүлэлт орсон. Тэгээ ярьж ирсэн. Зүгийн их бэлгшээлтэй аймгийн зан цолтой хот бидний байрлаж ирсэн юм зүгийн орж ирээд миний малган дээгүүр тойроо гарсан. Тэгээд улсын цол авахндаа гэсэн. Тэгээд тэр жил би начин болсон тунжгээд ярьж ирсэн. Тэгэхээр зүгийн бол ялчгүй ус бэлгшээ. Яг өдөр бол манай өрөнд зүгийн байсан. Тэгээд унтчих атгацсан шүү. Тэр бол над дээр сте харахгүй бодит кейс. Тогтох хоёр начин дээр бас нэг бодит кейс. Тэгэхээр Батмагна начин дээр бас байна гэдэг чинь бол тэр бол батлагдаад байна л. Тэгэхээр одоо манай бүгчүүд нэг өрөөндөө зүгийг хөөж орох үү. Бас тэрнээс гадна өөртөө идэх асуудал байна шүү дээ. Тий, тэгэлгүй яах вэ? Өөртөө нэг мэдээж тийм одоо бэлэг дэмбэрэл одоо аливаа юмны асуудал байлгүй яах вэ? Дээр нь бол тэгэл өөртөө идэх асуудал байгаа шүү дээ. Түрүүнд бас ярьжсэн нэг хамбдар очиод яажсэн гэж тэрийг та нэг цагаан дэлгэнгүй яриач. Тэгээ тэр их учиртай юм уу? Аливаа юм чи учиртай. Тэгэлгүй яах вэ? Пүрүүж барцгтэр нэг юу яасан нэг хаашиж үлээ наадам дэвж ирээд тэгээд би пүрүүж барцгийг буулгачаад гэртээ машиныхаа артлаас цүнхөө авахсан чи пүрүүжийн залаа харцгийн залаа. Ааха. Тасаар үлдчихсэн. Оо ямар гоё тий. Тэгээд би бэлгшээгээд дээш нь залаад тэгээ биеэр нь бол харцаг болно гэж боддог байсан. Яагаад тэгэхээр тэр залааг бэлгшээж штэ. Тэгээд цол авдаг жилээ би нэг хоошоо улаан өдрөө ихтгэл там руу яваад ихтгэл тамд нэг сайхан бараалах гэж мөргөөд ихтгэл тамчин дээр хоргондоо тэр баргийн хүү оруулдаг юм билээ. Би чинь нэг аймгийн арслангийн хамгаалгаа тэмдэг дээлтэйгээ ороод нэг сайхан мөргөд залбираад тэгэж ороод тэгээ ямарсан тэр жилээ нэг цол авсан ачаа. Тэгээ би хамбад мөргөдөө за намайг зорилго маань биелээд зорилгод маань хөрөж өгвөл би танд намар заавал ирж мөргөн золох болгоно гэж дотроо хэлчихээ явсан. Тэгээд ирээд би намар нь ирээд яг нэг хяактын хэлээр гарч явсан. Уцсан баахан дуудлага ирсэн байсан чинь тэгэл сажирт хайрын цолыг нөхөж болгоно гэж чинь. Нэг жил 2 сайхан цол. Тэгээд тэр чинь дараа жилийн 5 сарын 13 төгсөн шүү дээ. Ерөн энэхүү
бүх болох замыг сонгочоод танд бас шандарч байсан үе байсан уу? За юу сонгочтой болдог ч юм уу гэдэг. Үсийн наадмыг 3 удаа 5 дээр онгоцсон да. За одоо би 30 хүрчлээ одоо болохгүй юм болгоод явах бай шиг одоо. Сайхан онцгийн энэ сайхан үед сайхан том бөхчүүттайгаас том зөрөлтнөөс нь зөрөлцөж явлаа. Тэгээд Аслан аймаг арсан гэдэг цул муу цул биш. Тийм муу цул биш. Тэгээд тэгээд нэг болдог ч юм уу, айл шантрах ч юм уу гэсэн хэрнээ цаагаараа тэгээд нэг хөтлөгдөөл бэлтгэлээ хиймээр санагдал. Ахаад нэг боломж байгаа ч юм болоо гэж гордлого хийгээл тиймэрхүү бодолтой байсан. Тэгээд 12 онд харин бас тэгээд цаанаасаа уул одоо барилдгаа болиё гэсэн бодол орж байгаа шүү дээ. Бэлтгэлээ таслахгүй хийгээл нэг хичээсэн үр дүн тэгээд нэг харсан байлгүй дээ. Цаг нь болсон байлгүй. Шагнад юм аа гэж. Цаг нь болохоор тэгээд болдгоо шүү дээ. Таныг энэ 3 удаа ингээд 4-ийн даван 5-ын даванд босч барилдаад унахад одоо нөгөө нэг ах аав маав нь юу гэж вэ? Бас л хамгийн ихээр дэмжиж танаас илүү догдлоод харж байгаа юм байна шүү дээ, тэ? Надаас илүү хэцүү байдаг шүү. Харин тий. Ер нь тэгээд мосч тавсан шүү. Бас тэгээд аавын минь дахын минь бас нүднээс байгааг харахаар бас тэгээд нэг өөртөө гомдох өөрийгөө жоохон Чамлах шиг. Тийм сэтгэл төрдөм байлаа. Тэгээд ер нь тэгээд яг вэ ээж ууцсан нэг аав нэг ээж байгаа нэг амьд дээр баярлуулсан байсан. Тэгэлгүй яг хаа. Одоо энэ нэг зорилгын төлөө нэг бодлын төлөө ингэж явж тэр сайхан одоо төр төмний хайрын төлөв гэж энэ сайхан цолны эзэн болсон хүнд бол одоо аав ээж ах дүүс одоо энэ хайртай багш нар бол бүгд бахархсан байж таараа. Ер нь тэгээд намайг дэмждэг байсан. Одоо ер нь тэгээд одоо бүх хүмүүс л одоо багтэн шүү дээ одоо намайг дэмждэг байсан. Одоо багш нарын зөвлөгөө, аав ээжийн зөвлөгөө, ах нарын зөвлөгөө дэмждэг байсан хүмүүс. Нутаг орнууд ер нь Монголын ард түмний бүгд хайртай. Монголын ард түмний те Тэгэлгүй яг хаа. бүгд л байна шүү дээ. Тэгээ 12 оны наадмыг та нэг дурсаа сайхан яриач. Тэ 12 онд ч одоо тэгээд хоёр дээр нэг юм уу түрүүний ярд юм уу давааж амтсан мотортой хахаар таарсан. Тэгээд бид нар чи байр сонголтлоо үзэж байгаа л тэгэл. Би нэг авсан да. 3 дээр. 3 дээр баяр сайхан заана. Дэмцэн. 4 дээр амгаахтаа таарсан. Монгол орсон тий. Тэгээд 5 дээр даага гарсан та. Өмнө би хигаахтаа чинь нэг унтсан. Бурхан болооч хахтаа чинь би чинь өмнө нэг унтсан байсан шүү дээ. 5 дээр. Тий. Тэгээ сайхан төр төмний тэр сайхан цолыг даваад тогтоороо явж байхад сайхан байцаас мэдрэмж. Сайхан байлгүй яг манай ах нөгөө төрсөн ах маань пэсэр над руу чамааг ингээд 3 дахь удаага 4 даваад тэгээ 4 дахь дээрээ ингээд начин цолны болцол хангалаа ингээд туг торж байгаа үед чинь ард түмэн чам их хаалгадаас чих уухаасан байх шүү. Ингээд тэр бичлэгийг над руу явуулсан. Тэгсэн чинь туг тойроо явж яхад нэрээ шуугалдал бас. Тэгэл тэр мэдрэмж л сайхан шүү дээ. Тэгэл баяртай байлгүй яг уу. Ард түмэн тэрий чи хүлээгээд ингээд танаас илүү бас хүлээлт үүссэн байгаа тийм. Хүлээлт үүссэн тий. Тэгээд над би гэлтгүүл Монголын ард түмэн бүх сонирхдаг ард түмэн тэгэл ээж аав нутаг усныхан маань тэгэл бүгд л нөгөө олон жил одоо бас дэмжиж за хүүгээ харж байгаа аав дүүгээ харж байгаа ахуйны сэтгэл бол өөр танаас илүү баярлалаа билгээ төөр байлгүй. Үүд надаас илүү баярлна. Миний өмнөөс их одоо 3 удаа 5 мавдар унжманал яаж хат миний өмнөөс үйлцсэн. Тэгээд тэрийг харахад надад ингээл би ч одоо өстө нэр арчиг юм да нэр ингээд энэ хүмүүсийг одоо ингээд баярлуулж чадахгүй юм да. Ингээл дотроос өөрийгөө зэмлэх. Уламжлал бэлтгэлээ сайхан хийгээл. Тэгээ би нэг Говьалтай аймгийн ерөнхийдөө аймаг цэргийн барилдан бол би 2-5 онжсэн. Би тэг шууд хөөргөнөөс гараад би зайсан л би гүйжсэн шүү дээ шатаад нь. Ороо 8 тэр чинь 7 молоо гэдэг. Яасан төвчээргүй би юу чи. Гэл зайсан гэж шатаад гүйгээд гарч ирсэн шүү. Нэг өсний өөрийгөө шийдэж байгаа. Нэг өсний өөрийгөө хурцлж яах гэсэн. Тий. Ер нь бол тэгэл хүн бол ер нь альва спортын хүн бол ер нь өөрийгөө дайчилж ер нь өөрийгөө ялгал хамгийн чухал тий. За сайхан аавынхаа талаар ярил. Аав нь одоо аймгийн начин цолтой хүн. Ерөн залуу байхдаа хэр яаж барилддаг вэ? За аавынхаа талаар сайхан дурсаа яриа шүү дээ.
Манай авч одоо ер нь их байх юм шиг байна шүү. Аа. Олон сайхан хүүхдийг их бахархаар авсан. Тэгээ сүүлд нь нэгдлийн орлогч хийж байгаад тэгээд хуваараа юм хийж байгаад одоо төрийн байгууллагт ажиллаж байгаад тэгээд ер нь барилдах ер нь жоохон бахта аавч нь сумын зан гэл. Тэгээ аавх нэг мхийг л амар хардаг байсан. Тэгээ тэрийг би нэг бүхэн өргөнд нэг хийж 2 3 хайсан шүү. Тэгээд синжигэн дээрээс аваад ингэж өгсөн. Халбуж юм шиг. Одоо ингээд синжигдээд энэ хөл дээр нь цохоод нэг сони юм гар ачаач юм ингэж татдаг л. Аа за. Гэл ингэж өгсөн байхгүй яа. Тэгээ тэр мхийг би нэг бүхэн өргөнд хийж 2 3 хайжсэн. Тэгээд хүүхд байхад аавын тэр мхийг их харагддаг байсан. Манай намайг бодох ч манай авч юм их биерхүү штэ. Тэгээд бууганы ясмас нь бол миний ноён бууг нийлүүлээ хийсэн юм шиг л. Их том бийтэй хүмүүс. Тэгээ ер нь одоо бас нэг ажиллаа хөөгөөд бас бөхөө жоохон Аа, хорхсон. ер нь орхисон. Одоо аймагт улсын цолтой бөхчүүд ихт манай аавч одоо өвгөн хүү харцаг 30 сүрэн заа дээр хийчихсэн гэж байна. Гамбаарслантай дөрөв түлдээд барилж байгаа мөрөн мултраад. Тэгээд нэхэ барилдах байсан. Тэгэл ерөөдөө нөгөө төрийн алдмал тэгээ нөхөө хусгалын ажил руугаа ороод амьдралаа хөвөл тэгэл явсан. Би нөгөө 6 сарын 1 болгонд нэг аавынхаа нэртэй сан байгуулсан яг тийм. Аа за. Тэгээ 6 сарын 1 болгон гарцхан гарааг нутагта 3 насны хүүхдийн барилдаан зохион байгуулдаг байхгүй. Тэгээ 6 сарын 1 болгон бунд чинь хүүхдүүд баярлуулж билэг тараагаад бүхэн барилдаан зохион байгуулдаг. Тэр хүүхдүүдээс маань одоо нэг 2 3 хүүхдүүд байна. Тэгээ тэд нар маань одоо энэ намраас сот руу орж ирэх нү, тэрийн дараа намраас орж ирэх нү гэд. Тэд нар орж ирээд нэг бэлтгэл сургалт хийгээд ингээд явна гэвэл тэгэл цаг нараа тэгэл тэр хүүхдүүд зориулах байх та. Тэгээд нэг яг гоо бэлтгэл дээр байж хат одоо ганц 2 одоо усан цолтооч аймаг цолтооч хөвчүүд та нэг утгаагаа ингээд энэ дээр яавал ингэх болов гэл бас нэг натаа ойрцоо барилдаантай хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүс нэг ойр зүр юм асуужлууд юм тэгэл чадхаас чадахгүй болохоос болохгүй хүртэл тэгэл зааж өгөөл авдээ тэгэл дараа асуугаад болж яах вэ гэхээр эхэндээ болохгүй байсан дараа нь болж ялаа хаа гэл. Зарим тэгээд тийг хийгээд тийг айдсан шүү гэж ярьж байна. За. За хоёлоо авраг багшийн талаар бас жоохон хөөш дэлгүүл. Ер нь ямар шуухан заадаг байв? Та эдийг өөрөө хэр шахдаг байв? Өөрөө бол бас лагуун хүн шүү дээ, тийм ээ. Багштай бол ярих байхгүй шүү дээ. Тэр агуу гэж. Одоо энэ анх ингээд багштайгаа танилцаад бэлтгэл сургалт хийж байхдаа ер нь ерөөс би тэр багшийн хөдөлгөөнийг хардаг байсан. Тэгээ сүүлдээ нэг багштай нэг зодог талхаас нь урж ил юм уу. Тэгээ намайг ингээд дуудаад ирээд аваад өгөө тийм шохрын залгамч ч тэр хоёулах нэг тэр үед нэг хаяа нэг гамбат тарсан дандах гал тэр ирдэг байсан байхгүй. Тэгээ би бол эхлээд бол ингээд багштай ингээд яах юм байсан. Юугаач мэдгүй ингээд юм болгоно л унна. Тэгээд нэг 7 хоног яваад би ингээд орой очиод бодоод багшийн хөдөлгөөнийг ажигладаг байсан. Тэгээ сүүлдээ ингээд багштай ингээд тэндээ аваа ингээд хэсэл ингээд яасан. Тэр багшаас амар их сурсан. Их юм болж байсан. Тэгээ багш өөр ингээд харахад ингээд амар түг таг гэсэн нэг тийм хатуу хүн биш үхгүй. Амар гоо зөөл. Яг мэхэн дээр л эсэрдэг ерөөсөө. Тэгээ нэг бид нартай ер нь бэлтгэл хийдэг байхдаа ер нь бол ажиллах чадварынхаа юмнуудыг л сайн хийдэг байсан шүү дээ. Ингээд бид нар цуурж ороод тэгэл хялаагаа унж яхад манай хүн тэгэл тавьсгаа оо заадаа төгөө. Йоо ядраагаа юм шиг татчих идэв. Тэгэхээр өөрөө бас ярьдаг байсан. Монголын үндэсний бүх бол экспортч болоод минутын барилдаа юм шээ. Одоо жиггэн одоо бэр гаргадаг одоо тамиг шаардсан барилдаа. Тийм болохоор тэндээ төвчээр хэрэгтэй. Дуустал үздэг. Тэгээ наадам бэлтгэн мэлх гарахт нэг өглөө нэг айхтар зариатлан гарахгүй. Нэг ойрхон алхуул шгшүүлж ирж байгаа л тэгээд 97 нэг тавтуулаа сонголт хийлгээл түрээкэнд сонголт ганцгаар гэдэг дасгалыг сайн хийлгэдэг байсан да. Тэгээд унтуулж амраад ер нь яг шах бэлтгэлийг шахахын хувьд бол одоо 6 сарын 20-нд бэлтгэл гарах нэг 7 сарын 1 хүртэл бол өглөөрөө үндэсгэждэг. Штанг нэг хийлгэхгүй. Тэгээд түрээкэнд явуулаад. Тэгээд нэг 7 сарын гаргаад ерөнхийдөө энийг болоод тэгээс үлдээ амраагаад тэгээд бэлтгэл орчихсон шүү дээ. Наадам оролт байсан. Голтаа нутгаас одоо бас зараачийн залгамжлаа болж гарч ирэх хөгчүүдийг одоо та бас энийг харж нэрлэмээр санагддгөө. Ер нь дүүнэртэй ер нь юу цагт сургаж явж байна та. Ер нь Голтаа нутгаас одоо яг сүүлийн үед хантаа шир дэвж зохион байгуулалтанд ороод Петросны саяхан
нам байна, намарч байна. Одоо хурлмарлах хийгээд зохион байгуулалтанд ороод ирэхгүй альва үйл ажиллагаа одоо нэг графикын дагуу явагдаж байна. За одоогийн барилж байгаа арслангуудаас тэгээд яг тэр юм гэж хэлчих юм. Бомбаяр Эрдэнэ тулгас арслангууд барилт арай нэг барилч нэг 5 заримдаа 5 даваа заримдаа 4 даваа ингээл барилч чинь гэдэг. Ер нь тэгэл дүүнэртэй хэлэхэд бол би одоо тэгээд зөв бай бэлтгэлээс ахи өөртөө итгэл гэдэг юм ярина шүү дээ. Ер нь тэгэхээр би нөгөө юу гэдэг нэг хүнд ирэх жоохон зөөлөх дуртай юм шиг байгаа юм. Ахын доо нэг ингэж явах хэрэгтэй тэгэх хэрэгтэй ч гэдэг юм уу. Бэлтгэлийг хийж ингэх хэрэгтэй гэл. Тэгвэл зүгээр шүү. Тий, тэгвэл зүгээр шүү. Ингэж явах хэрэгтэй шүү. Гэл бүх юм зөвлөн тэгээд. Одоо манай тэгээд дүүнэрийн одоо насан зос яваад идэг бас тэгээд одоо энэ жил 1024 ярилтвал нэг горилго байна да тийм ээ. Тэглэв яах вэ? Таантарч дэвж байгаа манай хоо одоо тэгээд бид нар үе одоо энэ дараагийн үе тэрний дараагийн үе бас бэлдсэн асуудал руу бол орцсон явж байна. Алсын одоо ирээдүйн бодлого хэрэгжүүлсэн л явж байна. Тий. Говьлтон нутагтаа бас нэг хүүхдүүдээ бэлдээ тэгээ нааш навчраад. Тэгээд эндээ бас нэг төвлөрүүлж бэлтгэл гэсэн нэг тийм зохион байгуулалт явж байна. Ер нь одоо бас бэлтгэл сургалтыг хэр эрчимтэй хийж байна. За одоо бол бас огт орхичоогүй өстэй. Ер нь орхоогүй шүү дээ. Ингээд насаараа одоо юу гэдэг насаараа хэд хашиг одоо 96 оноос хойш ингээд бүхний гал тогоонд ингээд бэлтгэл хийгээд ингээд явсан. Тэгээд одоо ингээд би ч одоо 44 5 хүрч шүү дээ. Одоо ингээд бол харих нас руу орцсон. Одоо ингээд одоо тэр хугацаа залуу наснд барилжсэн хугацаанд ингээд хийсээр одоо би чинь бас дад тусч болсон байдаг шиг байна. Хийхгүй бол нэхэд идэг. Тэгэхээр ингээд цаанаасаа нэг юм хийхгүй бол сонь санагдаад тэгэл ерөөсөө нэг би хамаг би яг гүшөөд байгаа юм шиг нэг тий. Тэгээ заавал ирж нэг заал нэг ирж нэг хөсөө гаргаж одоо бид нар бол 91 талруугаар хийж шүү дээ. Түүнээс одоо урдын шат эд барилжсэн үе шиг хүн дээр хийгээд ингээд тийм бол байхгүй. Тэгээд зүрхээ ажиллуулаад биеийнхээ эрх галбыг алдахгүй тэгээд питс мегаар тэгээд эрүүл мэндэ бодол хийж энэ да. Зааланд ирэхгүй өдөр гэж алгуу. Нэг хэд найзуудтайгаа тэгэл өдөр бол ирж гисэн. Сая орж ирэхэд бас ингээд говьлтай найзуудтайгаа бас хүүн баг шиг байна шүү дээ. Хүүтэйгээ бас бэлтгэл хийгээд ах шиг харагдсан. Тий, хүүгээ бас нэг манай хүүхд бас жоо сүүлж байгаа орхосоод болдгоо. Яг чөлөөт бүр скот аврах дээр биш мөс бах дээр явж байгаа. Яг энэ хаяа нэг өөрийнхөө хэмжээнд юм зааж өгөх гэж. Нэг манай сон чөлөө начин соронзон бэмжүүгээр бид чинь ингээд байнга л хөлсөө гаргаад тэгэл. Өөрөө тааруулаад бэлтгэл хийж байна. Хүүн барилдыг гэхээр өөрөө ингэ барилжсэн бүх хүний хувьд ямар санагдаж байна? Найд шүү дээ. Би бол нэг тийм айхтар хүүгээ нэг хорхоос бол барилдуул гэсэн сонирхол байгаа. Тэгээд сүүлийн нэг 2 жил мөлөөс хичээлд харчаад ерөөс гэртээ ирдгүү. Бүхэн өргөөр алтан цом үзээ явчихдаг. Тэр нэг жоо хорхоосоод байгаа маань жоо ажиглая гэсэн нэг сүүлийн нэг жоо бэлтгэлтэй жоо эрчимтэй яваад. Тэгээд өөрийнх нь дур сонирхол байгаад одоо хичээвэл тэгэл өөрт нь бүх боломжтой байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо юу гэдгийг өөрөө яг энэ амьдралыг туулсан хүн болохоор тий бас хэцүү гэдгийг мэдээд байгаа учраас бас халагмаар шүү дээ. Тэгээд тэр болгоно өөрөө зовлон нэгдсэн болохоор өөрөө тэр хүүхдийн сонирхолтой өөрөө хичээгээд явуулдаг гэдэг одоо яг тэгээд чадах юм зааж өгөх гэж. Сая соромзон бол заанаар нэг соор зүрийн заал байна. Тэгээд би барилдмаар байна гэж хараад тэгэл жудогийн секцэнд явуулж байгаа болол тэгэл өнгөрсөн энэ жилээс мөкс бах дээр явуулж ин чөлөөтөр. Тэгэл өөрийнх нь одоо дур сонирхол хичээл зүтгэл байвал тэгэл өөрөө л тэр амжилтаа бүтэн шүү дээ. Яг аав хүний хувьд л тэгээд чадах чинээгээр юм зааж өгнө. Тэгэл багш байна. Одоо бас чамгүй олон бөхчүүд удам залгаа сайхан барилдсан байдаг шүү дээ. Байлгүй баг тий. Одоо манай Батцаар аврах гэдэг чи одоо 3 үеийн сайхан удам байна шүү дээ. Манай сургууль зам энэ бөхчүүд ихэнх л удмаа дагж шүү дээ. Тий. Тэгэхээр одоо бас нэг төрийн наадмын төрөө байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо аав хүний хувьд бол одоо мэддэг чаддаг бүх юмаа зааж зөвлөж чиглүүлнэ үстэй тий. Тэгэлгүй яг одоо тэгэл ямар ч үсэн нэг бэлтгэл дээр дагуулж яваачаал ямар ч үсэн өөрийнх хэмжээнд юм хийлгээл. Тэгэл хаяа нэг бэлтгэл дээр нь очих харна. Тэн дээр нь жоохон буруу зүвэн засч хэлнэ гэл. Хамгийн гол нь бас энэ бөхчүүд маань өөрсдөө баг багт нь их барилдуулахгүй зүрхийн хөлчин ч гэдэг юм уу одоо юу гэдэг тэгдэм шиг байна тий. Тэр ер нь ортой бас хэцүү юм шиг. Одоо манай мөнх хоёр гэдэг нэг чулуун мөнх хоёр гэдэг аймаг зам байж чөлөөт өсвөр залуучууд бол одоо бидний чинь бол зүгээр ерөөсөө пятна болдог байл шүү дээ. Аранга байсан. Нөгөө аранга байсан. Тэр чинь барах амтан байхгүй. Тэгээд
манай бүж их хагаас багаасаа барилдаад бэртлэгийн тал аваад тэгээд ингээд олон одоо ах нартайгаач барилж нь хуулаад өөрөө ч ингээд яагаад тэгээд сүлд дээр нь жоохон зөрөхгүй болцсон юм. Тэгээд ер нь их барилдах байгаа. Тэгээд бэртлэгийн талч аваалт ихэл ерөөсөн. Тэгэхээр ер нь бол нэг 9-р анги 8-9-р ангиас нь л баригдуулах нэг зүгээр сонирхол байвал ер нь орхоог нь хөргөөл дараал очих хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй бол тэгэл одоо наадам бэлтгэл дээр бидний хүртэл одоо дагсуур арслан бэлтгэл хиймээр ингээд авраг багш дээр чи бэлтгэл хиймээр бол ингээд хориол одоо амар гээл жоохон даацсан тал босчихгүй залхуураад байвал тэн дээр нь улам хүчлээл тэр нэг хүүхдийг бас нэг адилхан байх нь шүү дээ. Дурыг нь оруулаад ингээд тахна шүү дээ. Тэгэл 90 дээр нь тавих нь. Энэ нөгөө багш хүний ухаан жинхэнэ гардаг баг. Тий одоо тэгээд сайхан багш нараас одоо тэгэл бишгүүл юм харж ингээд дотор анализ хийгээл за хэрэг би одоо шеп бэлдвэл за магадгүй хүүгээ бэлдвэл яах хэвээр тэр бүгдийг л ингээд ажиглал дотор анализ хийгээл тэгэл явчих шүү дээ. Одоо ингээд найзуудтайгаа бэлтгэлийгээд ажил харагдана. Эр хүний нөхөрлөлийг та хоёр юу гэж боддог вэ? Эр хүний нөхөрлөл одоо нэг өвөд өстэй ихсэндээ төгсөлтэй гэж нэрчүүдээ сайхан нөхөрлөх сайхан. Одоо нэгэндээ одоо сайхан зүйлж муу зүйлээс одоо тий ангиж ярих гэдэг энэ бидний нөхөрлөлчийн сайхан штэ. Эр хүний сайхан нөхөрлөл сайхан. Ер нь бүгчүүд өөрсдөө бас их сайхан нөхөрлж чаддаг. Одоо нэг аймгийн гэлтгүүр ингээл бас хоорондоо сайхан нөхөрлөл найзлал хоорондоо цуг бэлтгэл сургууль тэгэл явж идэг. За энэ болгоноос бас л бие биенээсээ юм сурна, бие биенийгээ илүү хурцл дэмжинэ гэл ингээл юмнууд байдаг бах тий. Байдаг байх нэгнийхээ одоо барилдааны алдаа оноо дээр чи одоо энэ барилдаан дээр энэ дээр алдсан гэдэг ч юм уу тий. Тэгэл бэлтгэл сургуультан дээр нөгөөтгөө сайхан цацлал. Тэгэл явж сайхан нөхөрлөж байгаа ус зөндөө шүү дээ. Одоо энэ манай золбоо арцсан бүрүүгээр тэгээд тэр нэг клубийнх ингээд мөнгөөр арцсан өөр хинхэн байв да. Тэгэл сайхан нөхөрлөж байгаа усуд байр байна. Энэ маань өөрөө бас амжилт гарах их гол түлхүүр болох. Түлхүүр болдог байх уу? Тэр чи одоо бас тэгээд тэр чин цаагаараа найз ч гэсэн яг дэвжин дээр гарахаас өрсөлдөж болчиход байгаа шүү дээ. Тий, тэр утгаараа тэгэл тэр чин бас тэгэл амжилтанд нөлөөлөг байх уу? Одоо таны харж байгаагаар дараачийн авраг цолтой хэн байх вэ? За би бол нэг 2 арслан гэл хараад байгаа. Орхон баяр Батмагна. Баяр залуу арслан. Тий, Бян Ботхон арслан байна бас. Би тэгэхээр лав гэрэл зааныг хардаг бас. Лав гэрэл зааныг бол ямар ч гэсэн нэг төрөх байх л гэж хардаг. Тэгээ Батмагна энэ 3 арслангийн хэн төрүүлж аврагуулах юм? Тэр одоо тэгэл өөрсдийнх нь Яндоо Аз хэмээх бэлтгэл сургуульд таарсан байдал тий. Тэгэл ер нь хөв хүний өөрийн сэтгэл ямар байх бүх юм л хамаарна даа тэгэл. Ямар юм зүйл сэтгэлдээ өгч जैन, ямар зүйл дээр зөв одоо үйл болж जैन тий. Зөв зан гаргаж юу гэдэг одоо бүх юм нэг зөв байх л чухал. Ард түмнээс одоо тийм цагаан энерги авахгүй хар энерги ингээ аваад тахаар бас нөлөөлт юм болоо гэж байна. Ард түм болохоор одоо тэр юм гээл одоо муулах юм зөндөл байдаг тэгэл барьдаг юм гээл одоо бүр сошиал хөгчөө бүр илүү болцоо одоо тэр ингээл бүх үзэл ингээ сошиал бүх үзэж байгаа тэр доорн тэр хэрүүл уруулна юм тэрнээс өсвөлэл тэр бүх хүн бол ер нь бол олонний өмнө нийл байдаг болохоор ер нь бол болж өгвөл нэг тийм нэг ард түмнээс одоо альва нэгэн зүйлээс ер нь хар энерги хар юу авахгүй байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Цагаан тэгээ сайхан цагаан энерги одоо юу гэдэг цагаан мөртэй зөв юм байна шүү дээ. Манай Батмагны арслан их сайхан жудагтай. Одоо нөгөө жудгийн шинжилгээгээр тэгээд ингээ хүнтэй сайхан мэдлдэг гэсэн хөөрхөн ааштай бас ингээ барилтгаараа бас ингээ унсан бохоо татаж босгодог ч юм уу одоо юу гэдэг ингээл бишгүүл зөндөө ярих юм байгаа шүү дээ. Тэр бүгдний харин ард түмний гоё цагаан энерги гэж юм бас байх хэвээр болов гэж би хараад идэв. Тий. Түүнээс бол нэг одоо нуус унчаал маргалдаал бүхчүүч айлуу унаас дамсаа мэддэг шүү дээ. Тий. Тэр маргалдаал тэгэл нэг мөрөх ч юм уу. Тэгэл нэг бас нэг тэмцэл өгж яхад бас нэг овлоггүй зан гаргадаг юм байдаг шүү дээ. Тэр бүгд ч бас нэг жоохон хар энерги татаад идэв юм бол би нэг дотор миний л бодол. Тий. Та одоо бас барилдааныхаа онцлог талаас барилдвал яриул яа хэрхий яаж барилдаг сэрвүү юу эсвэл золгоо юу голцоо үйдэг дархан мэхээ бас дурдаа яриач. Над бол нэг айхтар дархан мэх гэдэг юм байхгүй шүү дээ. Энэ би чи өөрөө бас нэг яг үнэ тамир муутай шүү дээ. Гол ясны тамир муутай, ер нь хатгалт муутай. Тэгээд ер нь хүнтэй бол нэг хөдөлгөж л барилдаг юм байна. Ер нь хөдөлгөө дандаа нэг хөлний гişигдэл одоо хүндийн төв те. Тэгээд сурдаал мушгаал тэгээд одоо хүний төв дээрс нь босгох юм уу тэгээд гişигдэл дээр нь хутгах ч юм. Ер нь ингээд нэг
утгааг л чирж утгадаг нэг утгааг л ер нь хийсэн. Тэгээд хонгочдаг байсан. Алдаан дээр нь ажиллана тий. Алдаан дээр нь дандаа хүний хүлээн. Тий, яг нь бол дандаа хүний алдаан дээр л ажилладаг байсан. Түүнээс одоо би нэг одоо бярта хүмүүс шиг очиод ингээд чигтэж аваад ингээд дарах тийм айхтар байгаа юу? Дандаа спорт юм бас нэг багш нарын зааж өгснөрөө барилж байгаа юм л да. Таны хувьд одоо бярта хүнтэй барилдах хэцүү юу? Эсвэл одоо уран хөдөлгөөнтэй хүн байдаг шүү дээ. Одоо баасыг гарцах шиг гэх юм уу? Тийм хүнтэй барилдах нь хэцүү байдаг. Энэ өөр шиг хүнтэй л болсон юм шүү дээ. Амар. Тий, ер нь адилхан хөдөлгөөнтэй. Тэгэл ер нь тэн дээр бол тэгэл өсөж төрүүлж хүнээ хөдөлгөөнд оруулж одоо хүндий төвийг яасан гэсэн хөдөлгөөн болж гисэн хожиж шүү дээ. Түүнээс би бол бярта хүнтэй одоо бид нар барьц сонгоо гэдээ байсан шүү дээ. Тий. Баглуулж харуул хэцүү шүү дээ. Тэг хэцүү шүү дээ. Тэгээд тэрнээс өмнө л унах хэл болж байгаа. Тэгээд бүр болохоо байх тэгээд золгоол тавилцаад сонгоно. Газ тааруу сонгоо авна. Энд ихэнхдээ сонгуулдаг байсан дөө. За ингээ хийгээд үзвэл яах вэ гэж бодд юм аа л да. Тэгэхээр хүн ер нь барилж чаддаг юм. Барилж чадах юм уу бодохоор. Би бол гараа суугдаал мушгаад тонгороол тэгэл гутгаа 9 жид юм хийгээл тэгэл давуул. За бүр болохоо байл тэгэл золгоол заазан тааруул хаяна. Згоол хоонаал явчихдаг. Тий. Дархан мэх гээд нэг айхтар байхгүй би нэг авраг багштай бид чи бэлдээр өсгөрөөдөө арцах суу гардаг байсан. Тэгээ өсгөрөөдөө арцах чинь хутдаг байсан шүү дээ зүүн. Татаж ирээл. Тий. Тэрийг харж байгаа би өсгөрөөдөө арцгаар заалгуулад. Тэгээ тэрийг нэг сүүл үед энэ нэг барилдах хугацаанд сүүл үед их сайн хийсэн. Утгах юм хий. Тэгээ Батэрдэнгээр нэвтрүүлгүүдээр ярьсан байсан. Миний бахар суулгаар хуглан гаалдаад бэлгэлдээ хуглаа ийцсан. Тэгээ тэрээр мөнгө товрох бэлгэлдээр давч байгаа мөнгө товрох хийх гэж байгаа. Арай яач хийгээ унтсан гэдэг Батэрдэнгээр ярьдаг шүү дээ. За тэгээд манай нэвтрүүлгийг бас дархан мэх болон байдгийг. За таны одоо хийдэг сайхан дархан мөхийг та надад нэг хийж үзүүлээч. Гэт хоёул одоо бас нэг сайхан хээр гарч ирсэн ир хүмүүс байна да тий. Чам зодог байна. Зодог байхгүй. Дээлтэй ганцаар хөрчи. За. Ганц дахгүй байна. За. Би ингээд миний тооцоо авсан. За. Би болохоор ингээд гараа ингээд авчихдаг байхгүй. Гадаа ингэдэг байхгүй юу? Гараа хийжээ. Тий, ингээд авчих. Телефон аваад сонгодоод өөдөөс халахгүй байхгүй. Ан дээр би нэг чарна. Сонгодоод алхахгүй би. Өөрөө яваад очихна шүү дээ тий. Зөв. Тэгээд хүндий тэгнэ. Энийг гэсэн одоо энэ дээрс чинь ингэж яваад ингэж ирэх чиг байс ирж байгаа шингөө ороод ирж байгаа. За тийм ээ. Шингөө ороод ирж байгаа шүү дээ. Тэгээ мордууд яг уу. Мордохгүй ш тэр орж өөрөө сүүр. Одоо ингэ Энчнээс одоо тэгээд сурж хийж зүгээр. Залуучууд одоо тэгээд бэлддэг байх нь шүү дээ тийм ээ. Яг нэг альва одоо хүн болгоно нэг өөрийн микс юм байгаа шүү дээ. Би бас боддгийг одоо наадам бэлгэл дээр энэ бид нар ахмад мөхчүүд зөндөл дархан мөхтэй одоо давхар ачаа гутгаа хонгод дооч юм уу шууднаас шахтах тийм одоо эрхэн бэрнэсний тамбараа монгороо гэх юм байгаа шүү дээ. Тэр цолтой хөгжүүд энэ бэлтгэл дээр авчирч 3 4 хоног болоод одоо би ихэд одоо утгах юм бол одоо тэр яг чиргал нашингаар утгааг нь заалгах шишээ. Чи тонгордог бол эрхэн бэрнэсний тонгороог нь заалгах шишээ. Амар сайхан нашид угаалдаг ч юм уу. Тий, тэгээд ингээд ахын батлуудээс ингээд нэг юм суралцаа. Зөв. Хүн болгон тэн дээр ч сураад. Тий. Тэгээ хариултын сураад. Хүн болгоны барилдаа харилцаа адилгүй шүү дээ. Тэгэхээр одоо тэр хүний одоо багш хүн бол одоо ингээд бэлтгэл хийлгээл ингээд явж штэ. Тэгэхэд одоо чамаг одоо юу гэдэг. За энэ хийх гэдэг юм ажиллаж штэ. Тэг нэ. Тэгэнгүүтээ тэрийг би өөрөө хийж чадахгүй ч болно. Ямар золтой хөх манайх юм хийдгүү лээ. Тэр хүнтэй навчрал наалд болчих واخ. Зөв. Тэгээд илүү сурах нь байна шүү дээ. Тэр хүн чи одоо чи миний сайн утгааг бол одоо тэрнтэй одоо тэр хийхэд ах тэрний би лавшруу зааж өгөөд тэгээд тэр ахмад цолтой хөгчүүд чинь дээр нь бас ирээ залуунасаа дурсаад 2 3 хоног бид нартай дүүн нартайгаа юм зааж тий сайхан юм гоё шүү дээ. Тэгжээс ахмад цолтой хөгчүүдээ сайхан хөндлөж сайхан цагаан мөртөө хөндлөж нөгөө энэ бухлах гэж байгаа сонирхолтой хүмүүс чинь мөрөж жоо цолондоо хүрхтийн бэлгэдлийг бодох хэрэгтэй. За тэглэе. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй энэ төрөд үндэсний өсөлтийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн гард мэгнэ нэвтрүүлэг өндөрлөж байна. Манай өнөөдрийн маань зочин өмөрт Говьолтой аймгийн Бэгэр сумын харьяат аймгийн начин жаргал сайхны хүү Монгол улсын гарцаг амар төвшөө өргөдөн оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзтан тэр баяр та. Зүүн баруунжигүрээс солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ зол боо гадруулах харалтнууд,
дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн нар зөв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гард магнаа